Ходоодны шарахтай үед ямар дэглэм барих вэ? Ходоод гидсний өрөвсөл, ходоодны шахыг эмчлэх, түүнээс үрдчлэн сэргийлэхэд хоол ундны дэглэмийг нэр сайхан нэм чухал юм. Үүнд тогтмол цаг тооллох, хит идэхгүй байх, ойр ойрхон баг багаар хооллох, унтахаас 4-5 цагийн өмнө хооллосон байх орно. Хооллоо хийж идэхдээ аль болох чанаж ууранд болгох, эсвэл жинсэн байдлаар бэлдэж хэрэглэл тохиромжтой. Мөн гадуур хооллоогүй, хүнтэй аяг халбах цэрэг ясалахгүй, эрүүл ахуйн дэглэмээ баримтлаарай. За тэгвэл ходоодны шарахны үед ямар хүнсийг хоригддог вэ? Арх таймах цогтууруулах ундаанаас татгалзах, хийжүүлсэн ундааг хориглож, халуун нугаатай хит халуун хоол идэхээс татгалзах. Нэмгний төрлийн гимс хориглол, мөн хурц, багшсан шүл, эв тоснож шарсан, давсалсан, дашилсан, дөөшилсөн, утсан хүнсний бүтээгдэхүүнийг хоригддог байгаа. Харин ходоодны шарахны үед идэл тохиромжтой хоол хүнсэнд чансан ба жинсэн мах, загас, сүйд цэцгийн тос, арц, хурц биш тас бяцлаг, чансан өндөг жинсэн омлет, өтгөн биш сүтэтэй, чансан ногоо, цагаан будааны, хүүхдийн будааны, ургалжин будааны каш, жинсэн алим, амтлаг зөөлөн хальсгүй өргөө жимс, шингэн шүл ордог байгаа.